Монголд өмчийнхөө өрөөгөөжийг хүртэж чаддгүй ганц субъект байгаа нь Монголын төр. Улсын их хурлын дэд даргыг чөлөөлөх асуудлаар ардчсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа. Энэ онд төрийн албанд 26 тэрбум төгрөгөөр автомашин худалдаг авчээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудлыг илтгэх жишээнүүд ар араасаа хөрсөөр байна. Эмчнэр энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдгдлээ. Оройн тэрэг үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрөөр сая дурдсан болон бусад мэдээг хөрөх болно. Анхаарлаа хандуулна. Жил бүр эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ ганц удаач эмнэлгийн үйлчилгээ аваагүй хүн байхад ганцхан жилийн дотор 120 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан иргэн байна гэлээ. Ганцхан энэ жишээнээс эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудлыг харж болохоор байна. Ялангуяа зарим эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг завширсан байж болзошгүй 230 зөрчил илэрчээ. Тиймээс хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болсон байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн их үүсвэр хязгаартай. Гэтэл захиран зарцуулдаг удирдлагууд нь хязгааргүй мэт ашиглаж байна. Тухайлах юм бол өнгөрсөн жил нэг иргэн 346 удаа амбулаторийн үйлчлэг хийлгэжээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр эмнэлгээр эргэлдэж нийт 12 сая төгрөгийн шинжилгээ хийлгэсэн байна. Үүнээс гадна 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлсэн хүн хүртэл байгааг хэлж байсан юм а. Энэ бол хяналтгүй байгаагийн илрэл. Угтаа бол хянах ёстой газар нь эрүүл мэндийн даатгалын удирдлагууд. Гэтэл амьгүй албат мэт ажиллаж Энэ эрүүл мэндийн даатгалын сангаар үйлчлүүлж байгаа энэ сангаас одоо бас тодорхой үйл ажиллагаа авч байгаа иргэдийг бас буруутгах гээгүй. Ганцхан ийм одоо өндөр дүнгээр эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авч байгаа, эмийн хөнгөлт эдэлж байгаа. Энэ одоо тохиолдлууд үнэн байсан нь худлаа байсан уу? Зөв байсан уу, буруу байсан уу? Үүнийг хэрхэн яаж зөв болгох вэ? Үүний садлалтаа хууль завшиж байгаа, хулгай хийж байгаа, ловер хийж байгаа иймэрхүү үйлдэлүүд байсан уу гэдэг дээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үндсэндээ ажил хийгээгүй. Ийм байдал хүрсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудал нь гүйцэтгэлийг санхүүжилт гэлээ. 2020 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлээр буюу хэн олон хүнийг эмчилнэ, тэр чинийгээр санхүүжилт авдаг болсон. Энэ бол буруу байсан гэж хэллээ. Учир нь эрүүл мэндийн зарим байгууллагын удирдлагууд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг завширсан байж болзошгүй асуудал гарсан. Жишээ нь хянад хүрсэн хүнийг хатгаа болсон гэд дэмлэгт хэвтүүлэх, хөнгөн мэс засалд орох хүнийг хүнд хаалгаа хийлгэнэгээд их санхүүжилт авах явдал хавтгаарсан байсан гэлээ. Ерөөсөө гүйцэтгсэн бол өгнө гэдэг ийм уралдаан зарсан том алдаа. Тэрийг хянаад үр дүнтэйд нь өгнө гэдэг энэ зарчмын алдаа гаргасан. Дээрээс нь алагчилдаг байдал. Нөгөө захимжиж чадаагүй хүсэмжил нэхэмжлэг ирдэг. Тэрэн дээр нь одоо өгнө өгөхгүй гэж тавгүй санаж байгаа бол нэг олонлогийн юу гэж хаслаа барилаа гэж бөө юм болоод байсан тийм ээ. Энэ болгон бол тэгэхээр ерөөсөө 21 оноос хэрэгжснээс хойш бид энэ үйл ажиллагаан дээр нь зайлшгүй одоо хяналт хийх шаардлагатай байсан юм аа. Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой 2.1 сая нэхэмжлэл сар бүр ирдэг. 2024 онд 17 сая нэхэмжлэх ирснээс 105 мянган зөрчилтэй байсан гэлээ. Энэ бол нийт нэхэмжлэлийн ердөө 3% нь хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил. Гэтэл эрүүл мэндийн даатгалын сангийн үр төлбөр энэ жил 280 тэрбум төгрөг байх тооцооллыг гаргаад байна. Энэ алдагдлыг улсын төсвөөс нөхөн. Өөрөөр хэлбэл эрх тэгш тогтолцооны зарчим алдагдаж, удирдлагууд нь хомсолж ирсэн энэ салбарын бурууг татвар төлөгчид үүрхээр болоод байна. Өнгөрсөн сард эрүүл мэндийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан хийх болдыг үүрэгт ажлаас нь чөлөөсөн. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хоорондоо Батбаатар гэдэг хүнийг томилох шийдвэрийг гаргажээ. Харин Батбаатар нь улсын хурлын тамгын газрын хуулийн газрын ахлах зөвлөгөөр ажиллаж байсан нэг юм байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тонуул өр төлбөрийн асуудлаас гадна эмч нарын ажил хаялт хаяанд ирлээ. Арайхийн багш нартайгаа зөвшөөрөлцөж цалингийн асуудлыг шийдтэл эмч нар үргэлжлүүлэн эх 7 хоногийн пүрэв гарагаас эхлэн ажил хаялт зарлахаар болоод байна. Энэ талаар салбарын сайдаас тодруулахад 30 хүртэлх хувийн цалингийн нэмэгдлийг ярьлаа. Зөвл одоогийн байдлаар засгийн газраас бол 201 тэрбум төгрөг цалингийн нэмэгдэлт өгөхөр байгаа. Энэ бол одоо үндсэн цалин 15% нэмэх боломж нь. За дээрэс нь даатгалын санхүүжилт дээр зөв зохицуултууд хийвэл бид дахиад 15% нэмэх боломж байгаа.
За ингээд энэ системээ тогтолж байгаа өөрийн зөв болгоод яачих юм бол дараа нь бас ахаад нэмэх асуудлуудаа хуваарьтай хэдүүлээ ярилцъя гэд өвчтөр яриад орхисон. Гурван талд хэлцээрээ бид дүгнэх ёстой. Одоо нэмэлт хэлцээр л орох ёстой. За тэгээд энэний дараагаар чадахгүй гэдгээ хэдүүлээ ярилцаад бол тэгээд ажил хаях. За ажил хаягтай өрөх юм бол эрүүл мэндийн салбарын үйл төчний эвлэлийн нийт гишүүдийн 50-аас их хувь нь тэмцэн байх ёстой. За нөгөө хүнд өвчтнүүдтэй ажиллаж байгаа эмнэлгийн тусламж үзүүлж байгаа албан хаагчид бол одоо шууд ажиллаа хийх бол хуулиар хоригтой. Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Казахстаны засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын их хурлын нэгдсэн чуулганаар сойрхон батллаа. Ингэснээр хоёр улсын иргэд ажилласан жил төлсөн шимтгэлээ тооцоолж тэтгэвэр тогтоолох боломжтой болж байна. 1994-өөс 2018 оны хооронд манай улсаас 61 мянган казак иргэн тус улс руу шилжжээ. Эдгээрээс 1700 буцаад Монголд ирсэн байна. За одоогийн байдлаар 8 мянган иргэн тус улсад ажиллаж амьдарч байгаа юм а. Үүнээс 3100 албан ёсны хөдөлмөр эрхэлдэг. За энэ хүрээнд 1998 оноос хойш Казахстан улсад ажиллаж шимтгэл төлж байсан бол тэтгэвртээ гарахдаа энэ тооцсон жилээ Монгол улсад шилжүүлэн авах боломжтой болж байна. Казахстан улсад Монгол улсад ажиллаж исэн давхардаагүй хугацаануудаа нэгтгэж жагаад аль байгаа одоо аль өөрөө оршин сууж байгаа орондоо тэтгэврээ тогтоолох ийм нөхцөлийг тусгасан байгаа. За хоёр дахь асуудал нь болохоор 1998 оноос хойш Казахстан улсын бүрэн хуримтлалын тогтолцоонд шимтгэл төлсөн хүн бол одоо Казахстан улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг болно гэсэн. За Монгол улсын энэ тэтгэврийн тогтолцоотой хэрхэн ер нь уялдуулах бодлоготой байгаа вэ гэдэг нь бас нэг тодорхойгүй харагдаад байгаа юм. Ямар бодлого баримтлагдж байгаа. Жишээлбэл энэ хэлэлцээрийг манай улсын нийгмийн даатгалын болон энэ тэтгэврийн тогтолцоонд яг хэрхэн уялдуулах юм бэ? Антхаг гишүүний асуултанд хариулъя. За энэ бүгд найрамдах Казахстан улстай байгуулж байгаа хэлэлцээр маань өөрөө тэнд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн хувьд Монголын одоо нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар ямар харилцааг зохицуулж байна. Тэр одоо хууль заасан нөхцөл боломжийг хангаж байгаа бол Монголын хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ бодуулах юм одоо боломжтой. За 1998 оноос өмнө тэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Монгол улсад төлсөн энэ хоёр одоо давхцаагүй хугацааг нэгтгээд Казахстан улсын талаас Монголын иргэд тэтгэвэр авах юм боломжтой. Манай улсын иргэд бас одоо Турк, Америкийн нэгдсэн улс, бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа. Тэр ер нь бол Казахстан улстай хийх энэ гэрээтэй, сойрхон батлагдах энэ гэрээтэй ижил төрлийн цаашлаад хідэн улстай Монгол улсын иргэдийн одоо ажиллаж амьдарсан нийгмийн даатгалын шимтгэл төгсөн хугацааг нэгтгэн тооцоолох ийм судалгаа байгаа вэ? Хоёр талд хамтын хэлэлцээрээр бүгд найрамдах Австри улс, Оросын холбооны улс, Австралийн холбооны улсуудтай хэлэлцээр хийх төвшөнд буюу эцсийн шатанд байна. За одоогийн байдлаар батлагдсан хэлэлцээр бүгд найрамдах Польш улс, Чех улс, за мөн түүнчлэн бүгд найрамдах Солонгос улс дээр харилцан шимтгэл чөлөөлөх ийм хэлэлцээртэй байна. Бүгд найрамдах Унгар улстай хэлэлцээр бас батлагдсан. 2024 оны 6 сард энэ хэлэлцээрийг анх одоо аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор дэмжсэн байдаг. 24 оны 10 сард хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. 25 оны 5 сард эргээд одоо дахиад өргөн барьсан. Бид нар нэг удаад нь одоо баталж чадаагүй. Маш олон иргэдийн санхүүгийн боломжийг нь бол бид нар хаасан. Бид нар энэ дээрээ маш одоо хариуцлагатайгаар үнийг ухамсарлах хэрэгтэй. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг сойрхон батлах тухай талаар санал хураахад Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэмтлээ. Энэхүү олонх дэмжсэн тул Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг сойрхон батлах тухай хууль батлагдлаа. Үндсэн хуулийн цэцгийн их судлалын хуралдаанаар ерөнхий сайдыг огцруулсан Улсын их хурлын 95 дугаар тогтоол нь үндсэн хууль зөрчсөн эсхийг хэлэлцэж үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн. Улмаар 95 дугаар тогтоолыг баталсан 2025 оны 10 дугаар сарын 17-ны Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан Улсын их хурлын дэд дарга Булган Туяаг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул түүнийг Улсын их хурлын дэд даргын албан тушаалаас
чөлөөлөхөр болсон. Харин өнгөрөх 7 хоногт хуралдсан улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжид бус хуралдаанаар болгон туяаг улсын их хурлын дэд даргаас чөлөөлж оронд нь Бат Эрдэнэийг нэр дэвшүүлэхээр тохирсон талаар мэдэгдсэн. За энэ асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ардчилсан намын бүлэг 5 хоног завсарлага авлаа. Ингэснээр улсын их хурлын дэд даргыг огцруулах шин даргыг сонгох асуудал хойшлоо. Дараагийн мэдээ хүргэе. Төсөв байхгүйгээд хэд хоног гар хумын суусан төрийнхэн өөрсдөө энэ жил 200-аас 300 сая төгрөгөөр үнэлэгдэх Ланд 300 Патрол маркийн 2025 онд үйлдвэрлэгдсэн тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгслийг худалдан авчээ. Аймагуудын засаг дарга нараас эхлээд төрийн олон байгууллага доод тал нь 300 саяас дээд тал нь 17 тэрбум төгрөгөөр ийм үнэтэй автомашинуудыг энэ онд худалдан авчээ. Энэ бол Monis Motors, Таванбогт за мөн Хата компаниудаас 2025 онд төрд нийлүүлсэн автомашинуудын жагсаалт. За Land Cruiser 250 автомашин 27 ширхэг, Land Cruiser 300 маркийн автомашин 10. За шинэ загварын Patrol маркийн Y63 машин 10 ширхэгээд 78 ширхэг автомашиныг 26 тэрбум төгрөгөөр нийлүүлжээ. За тухайлбал Ховд аймгийн засаг дарга өнгөрсөн 2 дугаар сард 900 сая төгрөгөөр Nissan Patrol маркийн 3 автомашиныг авчээ. Харин Сүхбаатар аймгийн засаг дарга 5 дугаар сард 256 сая төгрөгөөр нэг ширхэг Toyota Land Cruiser тээврийн хэрэгслийг авсан. Харин Дорногавын засаг дарга 763 сая төгрөгөөр 2 ширхэг Toyota Land Cruiser 300 машиныг 5 богдод худалдан авсан байна. Улсын дээд шүүхэ өнгөрсөн 3 дугаар сард 700 саяар 2 ширхэг Nissan Patrol Y63 гэх загварын машин. Харин улсын ерөнхий прокурорын газар бас л өнгөрсөн 3 дугаар сард 1.9 тэрбум төгрөгөөр 6 ширхэг Land Cruiser маркийн машиныг 5 богдоос худалдан авсан нь энд харагдаж байгаа юм а. Батлан хамгаалахын яамал гэхэд 1.7 тэрбум төгрөгөөр Jeep Pickup гэх машин. Харин хамгийн олон буюу 1.6 тэрбум төгрөгөөр Land Cruiser 300 RAV4 зэрэг 10 автомашин худалдан авсан боловсролын яам ийм тайлбарыг өглөө. Азийн хөгжлийн банкны төсөл нь өөрсдөө бий дааж авсан. Нэг тэргийн бол. Бус нь бол нэг 4 RAV4 тэгээ нэг юм юу авсан байгаа шүү дээ. Нэг юм олон хүн суудаг юу гэдэг тэр хүлээ. Хайс хүлээ. Хайс. Тийм. Тэгээ тэр бүгдээр энэ одоо боловсролын газруудад тойролцсон. Аймагуудын. Тэнд чинь боловсролын газар нь хэрэггүй машингүй болоод сумдаар явж чадхаа болоод осол аваарт гарсан орсон тохиолдлуулаарсан. Зэвсгчний хөгжлийн сан гэж байдгийг. За мөн одоо инкиг сахиулгын үйл ажиллагаанд монголчууд оролцдог. Одоо Африкийн Судан улсад Монгол улсын одоо нэг батальон 800 гаруй зэргийн албаг шалбааж байгаа. За эдгээрт зориулж автомашиныг худалдаж авсан. Бүх одоо зэргийн англи загчны үндсэндээ машинуудын шинжилгээтэй бид нар хамгийн хэмнэлттэй, хамгийн хямдхан Jimny гэдэг одоо тийм жижигхэн хөрх машин байдаг шүү дээ. Jeep гэсэн мөртлөө. Suzuki Jimny. За дээрэс нь одоо Toyota-гийн Navara гэдэг бас ардталтаа ачаачдаг. Ийм машинуудаар парк шинжилт хийсэн. За хүний эрхийн үндэсний комисс 472 сая төгрөгөөр 2 ширхэг Toyota Land Cruiser 250-аас 300 маркийн машин авсан гэж дурдвал за төрийн бүх байгууллагын нэр энд бичигдэх байгаа юм а. За гэтэл тэд бүгд төсвийн мөнгөөр санхүүждэг. Энэ машины шатхуун, тос, сэлбэг хэрэгсэлгээд за бүгд л урсгал зардал бож төсвийн мөнгнөөс гардаг. За гэтэл зарим нь олонний хил амнаас зүхтаахын тулд улсын дугаараа халахвчилж байгаа гэлээ. Тансаг зэрэглэлийн Jeep машиныг бол нэг одоо онцгой хөдөлгөөний машинтай ч юм уу цагдаагийн машинтай харьцуулаад нэг одоо үүрэг гүйцэтгэж явахгүй л одоо бодвол одоо дараа нь хэрэгцээнд л байгаа. Тэгээ та нар бас дахиад нэг юм анзаараарай. Одоо нөгөө төрийн албаны машин бүгд цэгэл дугаар зүүх хэрэгтэй тий. Тэгэл яг одоо энэ гадаа төрийн ордон төрийн албаны машин хэдэн цэгэл дугаартай байна. Юу нь л андим халахчны номер зүүдэг болсон байлээ. Жишээ нь би одоо нэг жишээлж Арангаа аймгийн цэг дарга гэхэд энэ жил одоо Чоош Nissan Patrol авсан. Тэгээд тэр машиндаа ингээд одоо энэ хараа 50-с 71 одоо иргэдээс ирсэн мэдээлэл шиг 50-с 78 гээд ингээд хуурамч ингээд номер зүүдэг. Уг нь бол одоо аймгийн цэг дарга 0001 араа гэсэн цэгэл дугаараа зүгчтэй шүү дээ. За энд төрийн өмчийн 3 компани нэр хүртэл явж байна. Тодорхойлбол дархан төмөрлийн үйлдвэр төрийн өмчөд тавьцаад компани 6 дугаар сард 500 саяар ганцхан машин. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчөд тавьцаад компани 7 дугаар сард 480 саяар бас нэг Toyota Land Cruiser 78 маркийн автомашин. Монголын төмөр зам төрийн өмчөд тавьцаад компани 315 сая төгрөгөөр нэг Jeep худалдан авсан байна. За эрчим хүчний яамны харьяа эрчим хүчний үндэсний төв 750 сая төгрөгөөр Хата компаниас
Гэтэл өнгөрсөн 5 дугаар сард Jeep худалдаа авсан. Зөвхөн ашгаа үзүүлдэггүй төрийн өмчит компани алдагдaltaй ажилдаг эрчим хүчний салбарын гээд бүгд л үнэтэй Jeep машинаар дутагдсан бололтой. Багш нарын цалин энэ онд 2.8 сая, эх онд 3.5 сая төгрөг төрөх яруулсан. Энэ нь сайшаалтай мэдээ боловч эдийн засагт тодорхой эрсдэл дагуулж инфляц өсөх эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид санууллаа. Цалин огцом нэмэгдэхэд иргэдийн гар дээрх мөнгө өсөхийн хэрээр хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж улмаар бараа бүтээгдэхүүний эрэлт өснө. Харин эрэлт нэмэгдэхэд нийлүүлэлтээс шалтгаалan өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн болон импортын бараа бүтээгдэхүүний үн өсөх эрсдэлтэйг эдийн засагчид санууллаа. Цалин 30%-аар нэмэгдүүлэхэд инфляц 1.5-аас 2 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна. Гэхдээ нөгөө талдаа улсын төсвийг тэлэхгүйгээр багш нарын цалин нэмэх учир цаашид инфляц залхуурхан өсөх төлөвтэй байна гэдгийг эдийн засагчид хэллээ. Засгийн газрын зүгээс 32.9 их нийтийн зардлыг төлөвлөж оруулж ирсэн. Энэ зардал дотор нь энэхүү багш эмчнэрийн цалингийн өсөлтийг шингээх ийм хувилбараар төсвийн хүлээн дагуу шийдэхээс аргагүй болж байгаа. Тэгэхээр асуудал бол энэ. Ийм тохиолдолд инфляцид нөлөөлөх шууд нөлөөлөлт харьцангуй нэлээд цаармагж байна. Гэхдээ нөлөөлөл огт байхгүй гэдэг ойлголт хараахан биш. Багш нарын цалин өссөнтэй холбоотойгоор ер нь бол инфляцийг 1.8, 6-аас 8% барина гэж яваад байгаа Монгол банкны бодлогын хувьд бол тодорхой хэмжээний эрсдэл үүсэж байгаа. Тэгэхээр мөнгөний бодлого дээр бол мэдээж тодорхой хэмжээний хатуу бодлогын тал руу бол орхол бах л та. Тэгээ сангийн бодлого, мөнгөний бодлого хоёрын уялдааг айгу зөв хангаж өгөх асуудал өөр айгу чухал ах л та. Иргэдийнхээ худалдаа авах чадвартай, ялангуяа тодорхой нэгэн салбарыг дэмжиж цалин өсгцэн байгаа бол тэ эргээд бас нэг худалдаа авах чадварыг бодсоёгээд богино хугацаанд энэ эрсдэлтэй нөхцлөд аваад гарчих хэмжээний тийм үеийн уялдаатай бодлого явах нь өөрөө зөх ёстой болов уу гэж цалин өссөн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн дагаад нэмэгдэхэд боддоор амьдрал дээр мэдэгдэхгүй хүмүүсийн худалдан авах чадвар бараг хэвэндээ үлдэхэр байна. Тиймээс инфляцийг хэд хөөрөгдүүлэхгүй тулд бас тодорхой бодлого баримтлах нь зүйтэй эдийн засагчид сануулж байна. Мөн багш нарын цалинг нэмсэнтэй бусад салбарын барьцах, үүнээс болж улсын төсөв болон хувийн хөвшлийн байгууллагад дарамт ирэх инфляц өсөх эрсдэлтэй хэлж байлаа. Их найдын өртөөж тэр бумын орлоготой төрийн өмчит компаниудыг хувьчлах цаг нэгэнт тулж ирээд байна. Харин яг яаж вэ гэдэг нь анхаарах ёстой асуудал болоод байна. Улсын онцгой объект стратеги ач холбогдолтой салбараа лангуун дээр ил тавих нь аюултай гэж харах хэсэг байдаг. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд Монголын төр хамгийн муу менежер гэдгээ хангалттай баталчихсан учраас дараагийн алхмуудаа хийх цаг нь болсон гэдгийг хууль тогтоогчдын зүгээс хэлж байна. 43 төрийн өмчит компани алдагдлын нийт хэмжээ 150 тэрбум төгрөгт хүрчээд байна. За энэ дотроос хэдэн жил дараалан алдагдaltaй ажилласан компаниуд 20 гаруй бий. За нэг эсэндээ энэ 20 гаруй компани ажил нь ашиг олох биш, алдагдал хүлээх болсон гэхэд хэлцэхгүй. За ийм энэ мэд компаниудыг татан буулгаж нэгтгэх ёстой гэлээ. Харин ашигтай ажиллаж байгааг нь олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай гэж зарим гишүүд ярьлаа. За угаасаач Монголын төр уул уурхайн компаниудынхаа менежментийг сайжруулж чадахгүй байгаа юм хань үүнээс өр зөв шийдэл байхгүй гэлээ. Миний байр суурь бол Эрдэнэс Монгол эсвэл Эрдэнэс 5-7 нь олон улсын хөрөнгийн бирж дээр 10% шууд гаргаж хэрэгтэй. Одоо энийг ярихлаар одоо хүмүүс хэлнэ л дээ. Над руу дайр нах айгуул. Одоо үндэсний ард түмний баялаг одоо гадагш нь гаргах чинь гэдэг. Үгүй энэ хулгай нүүрлээд байгааг нь л болиё л да. Тэрийг болох ганцхан арга байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргачих. Тодорхой хувийг нь те. Бүгдийг гаргая гэж хэлээгүй шүү дээ. Тодорхой хувийг гаргачих юм бол нээлттэй ил тод тэгээ байнга одоо хувьцааны үн өсчидэг, буурчидэг. Тэрнийхээ өссөн тохиолдолд нь дараагийнхаа ордуудыг ашиглалтанд оруулаад явдаг гэсэн. Тийм одоо олон улсын жишээ рүү шилжих хэрэгтэй байна. Жишг компаниудаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй. Жишээлбэл Мят шүү дээ. Тэгээ өнөөдөр баг 1 их 80 төгрөгийн орлогыг бүрдүүлдэг хэмжээний үндэсний компани болоод явж байна. Дэлхийн хамгийн сайн одоо сайжирсан 10 топ эйрлайны нэгд нь бол Мят ороод явж байна. Энэ бол өөрөө одоо маш гоё одоо тийм equity story гэж ярьдаг. Тэрний үхээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах тэр түүхэн ингээд гоё бүрдээд ирж байгаа компаниуд байгаа юм. Тэр компаниудаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаад хөрөнгө татах те буцаад олон нийтийн болгоод дараагийн түвшинд гаргах жишг тогтоомоор байна. Жишггүй болохоор бүгдээрээ яриа болж үлдээд байгаа. Дотоодын хөрөнгийн бирж дээр бас гаргамаар байхгүй. Ер нь бол ихэнх нь ховчлон. Өөрөөр төрийн өмчийн одоо хөрөнгөөр байрагдсан. Тэгсэн мөртлөө үр ашиггүй энэ одоо барилга байгууламжийг хувийн хөвшилд менежментээр өгөх
зардлын одоо төрөөс дахиж нэмж гаргадаг биш. Тэр одоо менежментийн байгууллагууд нь илүү үр ашигтай ажилтдаг буцаагаад тэр үр ашиг зардлаа гаргаад дээрэс нь тодорхой хэмжээний орлого олдог. Энэ л одоо системийг бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд дээр улс төрийн томилгоогоор очиж цавчаа хийхээс цаашгүй хүмүүс олон бий гэдгийг хэлж байлаа. За энэ байдлыг зогсоох ганц арга нь олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох гэв. За түүнчлэн аль компанийг хөвчлөх үү, аль компанийг нэгтгэх үү, за алийг нь авч үлдэх үгээд бүх зүйлсээ нарийн тодорхой тооцож, за стратеги төлөвлөгөөгөө бодлох ёстой гэдгийг хэлж байлаа. Монголд өмчийнхөө өрөөгөөжийг хүртэж чаддгүй ганц субъект байгаа нь Монголын төр. Өөрөө юм төрийн гих сэтэртэй ихэнх компаниуд ашиг олохоос илүү алдагдал хүлээдэг байдал хүрээгээ улам тэгсээр байна. Энэ байдлыг засаж хөвчилж болох бүхнийг хөвчлөн гих үгийг бараг бүх улс төрч амнаасаа унагадаг атал ажил хэрэг болж байгаа нь ганцч байхгүй байна. Гэтэл энэ хооронд ашиггүй ажилдаг төрийн өмчийн аж ахуй нэгжүүд эрчим хүч, эрүүл мэндийн салбараас хальж спортын салбар руу хүртэл ороод байна. Одоогоос 3 жилийн өмнө спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэж, за буян тухай спортын ордныг үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулийн төв болгох шийдвэрийг засгийн газар гаргаж ирсэн. За ингэснээр чигүүргийн давхардал арилж менежментийн сайжирна гэж тухайн үедээ ярьж байсан юм. Өмнө нь бол төрийн өмчийн болгох зотуудын газрын шийдвэрээр бол 2 байгууллагыг бол нэгтгэсэн байсан. За ингээд үндэсний одоо олимпийн бэлтгэл сургуулийн төв гэдэг байгууллагыг бол шинээр үүсгэсэн байсан. Тэгэхээр энд буян тухай спорт цогцлогыг бол энэ одоо үйлдвэрийн газартаа нэгтгэх нь одоо өөрчлөлт өгөх байгуулнаа. Нэгснээр бол одоо чиг үүргийн давхардлыг бол арилгаж менежментийн одоо зөв одоо тогтолцоог бий болгох ашиглалттай гэж бид үзэж байгаа юм. Хэдий засгийн газар хэмнэлт хийх гэж оролдсон 3 байгууллагыг нэгтгэсэн ч за өнөөх шийдвэр нь үр дүнд хүрсэнгүй. Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулийн төв нь ашиггүй ажилтдаг төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн гэгнэр рүү шилжчихжээ. Буян тухай спортын ордон гэдэг. Олимп бэлтгэлийн бааз гэдэг хялуунт байдаг. За тэгээд техник спортын төвгөд хувийн хвшил одоо хуучин нөгөө хөвчилж аваад бас шүүхтэр явж байгаа төрийн өмч гэдгийг нь одоо нотлоод ингээд авсан жишээ нь спортын чиглэлийн нийтийн байнгын тамирын чиглэлийн 3 объектыг нийлүүлээд үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвгөд жишээ нь үйлдвэрийн газар. Тухайлбал тэр ашиггүй ажиллах жишээт. Уг нь үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвийг анх байгуулахдаа ашигын төлөө гэж байгуулсан. За гэтэл одоо ашиг олох нь битгий хэл алдагдaltaй ажиллаж байна. 2024 оны санхүүгийн аудитын тайлангаар энэ байгууллага хязгаарлалтай гэх дүгнэлт авчээ. Тодорхойлбол өнгөрсөн онд энэ байгууллагын орлого нь 4.8 тэрбум, зардал нь 5.2 тэрбум, алдагдал нь 327 сая төгрөг байхаар баталсан байдаг. Гэтэл гүйцэтгэлийг нь харвал 1.9 тэрбум төгрөгийн орлого олж 3.1 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Нэг ясандаа төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлогоо 2.9 тэрбум төгрөгөөр дутааж, за төлөвлөгөөний биелэлт нь 46% буюу талдааж хүрээг байна. Үгээрч зогсохгүй нийт алдагдал нь төлөвлөгөөд хэмжээнээс хэтэрч 1.2 тэрбум төгрөгт хүрснийг аудитын тайланд дурджээ. За гэсэн чинь байгууллагыг хөвчлөх боломжгүй гэж салбарын сайд нь үзэж байна. Тамирчид одоо бэлтгэл сургуультай хийдэг нэг зөвхөн идэхэн газар байгаа. Эдгээр ч одоо яаж ашигтай ажиллах вэ? Хаанаас мөнгө олох вэ? Одоо бодоод үзтээ. Тийм учраас хөвчлөх боломжгүй. Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв бол төрийн мэдээлд очсон болгон ашиггүй ажилтгийн ердөө нэг л жишээ. За нөгөө төгөөр төр өөрөө ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх тал дээр тун залхуу байгаагийн илэрлэгж хэлж олно. За үүнд Хятадын буцалгүй тусламжаар 30 гаруй тэрбум төгрөгийн засвар шинжилгээний ажлыг буян тухай спортын ордонд хийсэн байдаг. Энэ объектыг ашиглаж орлого олох боломж үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд бүрэн бий. За нэг ясандаа хөрөнгөө эргэлтэд оруулж ашиглах тал дээр хорь хандаж байна.
Тэнгэр дэдтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7:10 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Маргаашаас эхлэн ихэнх нутгаар их хэмжээний цас орж хүйтний эрч чангарахыг албаныхан анхаарууллаа. Пүрэв гарагийн оройноос эхлэн нутгийн баруун өмнөд хэсгээс цаг агаар тогтворгүй болж цаашлаад Говь, Төв аймагуудын нутгаар эрчимжих төлөвтэй байгааг анхаарууллаа. Энэ сарын 7-наас 8-ны өдрүүдэд ар хангайн зүүн, дундгой, Баян хонгорын хойд, өвөр хангай, Булган, Орхон, Сэлэнг, Дархан уул Төв Хинтээ аймгийн ихэнх сумдын нутгаар ахиухан хэмжээний буюу 10-аас 20 мм нойтон цас үргэлжлэн орж, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг онцоллоо. Мөн Говь сүмбрийн нутаг, Өмнө Говь, Дорноговь, Дорнод Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар 5-аас 9 мм нойтон цас орж, их цасны аюултай үзэгдэл болохыг анхааруулж байна. Өнгөрсөн 2023 онд бас 11 сарын ихээр иймэрхүү нөхцөл байдал ажиглагдсан. За энэ үеэр юу болсон бэ гэхээр малчид маань өвлжөөндөөс буугаагүй байснаас болоод бас маш их их цасан дарагдсан. Дээр нь нэлээд олон хүн осгож гинтсэн ийм тохиолдлууд бас гарсан байгаа. Энэний учир шалтгаан нь бол урд өдөр нь яг ингээд өнөөдрөх шиг юм сайхан дулаахан байжгаад маргааш нь гинт ингээд бороо их цас оронгууд тэгээ шуурангууд ингээд тийм осгох юу тохиолдлууд нэлээд их гардыг байлээ шүү. Тэгэхээр эртнээс анхааруулan хэлээ. Энэ үзэгдэл гол нь 6-ны оройноос эхлэн тэгээд 7-8-ндаа ингээд үргэлжлээд гарах юм байгаа юм. Тэгэхээр энийг маргааш болно гэж бас энэ дүүс ойлгож болохгүй шүү. 6-ны оройноос эхлэхээр юм үзэгдэл байгаа. Тэгээд гол эрчим нь 7-ны өдрөө Төвийн аймагуудын нутаг, Зүүн аймагуудын нутгийн хоогоор тэгээд 8-ны шөндөө 7-оос 8 шилдэг шөнөө Зүүнний хоогоор гараад өнгөрөхөөр ийм процесс байгаа. Малчид маань мал бүхий иргэд малаа ойрхон бэлчээх хэрэгтэй. За бага насны хүүхдийг малд явуулахгүй байх хэрэгтэй байна. За хөгжлийн бэрхшээлтэй эргээд өндөр насны бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй. За малаа ер нь бол яг ийм саяны нэрлээд байгаа аймаг сумдуудад малаа ойрхон бэлчээх хэрэгтэй байна. Одоо үлжээндээ буусан бол үлжээнийгаа нөөц бэлчээр үлрүүгээ оруулаад энэ 2-3 хоног цасан шуургыг өнгөртөл ойрхон бэлчээлүүлээрэй л гэдгийг хүсэж байна. За гэр орноо дулаалах хэрэгтэй, бэхлэх хэрэгтэй, хоол хүнс түлээ хангалттай бэлтгэх хэрэгтэй. Одоо яг өвлжөөнд буух эхэлж байгаа. Тэгэхээр энэ нөхцлүүдээ сайн бэлтгээд урагтай. За харин нутгийн зүүн хэсгээр цасны зузаан 15-аас 20 см, гуу жалгандаа үүнээс илүү зузаан цасан бүрхүүл тогтож, малын бэлчээрлэлтэд, ялангуяа бог малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулах, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа, зам эрчим хүчний шугамд мөстөл үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа. Ор амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн 200-аад улс орон Парисын хэлэлцээрт нэгдэж хөлөмжийн ялгарлыг бууруулах тодорхой зорилт үүрэг хүлээн ажиллаж байна. Гишүүн орон бүр өөрийн NDC буюу үндэсний тодорхойлсон хувь нэмрийг 5 жил тутамд тогтмол шинжлэх үүргийг хүлээсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол улс эх 5 жилийн шинжилсэн зорилтоо танилцууллаа. Монгол улс 2030 он гэхэд хөлөмжийн ялгарлыг 22.7%-аар бууруулах зорилтыг анх 2019 онд дэвшүүлж байсан бол энэхүү зорилтоо үе шаттайгаар ахиулж 2025 онд Парисын хэлэлцээрийн дагуу 3 дахь шинжлэгдсэн үндэсний тодорхойлсон хувь нэмрээ ор амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн нарийн бичгийн газарт хөрвүүллээ. Энэхүү шин зорилтын хүрээнд хөлөмжийн ялгарлыг 2030 он гэхэд 23%, 2035 он гэхэд 30.3%-аар бууруулах зорилт тавиад байгаагаа зарлалаа. Олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид тухайн улс орны NDC буюу хөлөмжийн хийг бууруулах үндэсний тодорхойлсон зорилтыг шалгуур болгон хөрөнгө оруулах хэсгээ шийддэг байна. Нар бас 9 сард миний бие Сингапур улсад очиж гарын үсэг зурсан байгаа. Одоо энэ 11 сарын 15-наас 22-ны хооронд Барцелийн бэлэмд болох COP30 уур амьсгалын өөрчлөлтийн үеэр бас Швейцарын засгийн газартай хэлэлцээрт гарын үсэг зургаж байна. Тэгэхээр энэ бүх юм маань ажилд орсон. Ингээ хэлэлцээр нь байгуулагдаж талуудын хамтын ажиллагааны хороо байгуулагдсанаар ажилд орсноор бол Монгол улс өөрөө карбон кредитийн зах зээлээс маш их хэмжээний одоо хөрөнгө оруулалт, санхүүжилт, ногоон санхүүжилт татах ийм боломжийг бүрдүүлж байна гэж ойлгож байна. Олон улсын бүх улсын адилхан яамдууд, засгийн газруудыг болон одоо хөрөнгө оруулагч, санхүүжуулагч байгууллагуудыг хамтраач хийгээд өөрчилсөн. Энэний хүрээнд бол яг одоогийн байдлаар бол маш олон компаниуд болон олон улсын байгууллагууд хамтарч ажиллахаа илэрхийлсэн байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын тоо хэмжээ бол яг одоогоор шууд хэлэхэд бол хэцүү байгаа тийм. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол жишээ нь Абу Даби дээр болсон
байгаль хамгааллын олон улсын хурал дээр бол бидэрт бол одоо Сауди Арабиас бол тусламж эмнэлэг өгнө гэдэг бол амлалтсан. Мөн одоо сая болсон энэ Парисын хэлцээрийн хүрээнд Сингапуртай хийсэн хэлцээрийн хүрээнд Сингапур улсаас бол одоо 100 сая доллар хүртэл хэмжээний хөрөнгө оруулалтыг бол одоо энэ карбон кредитэд зориулж хөрөнгө оруулна гэдэг ингээд амлалтсан байна. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний шинжилсэн зорилтыг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, ЮНИСЕФ зэрэг олон улсын түнш байгууллагуудтай хамтран боловсруулжээ. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд Монгол улс сэргээгдэх эрчим хүчний бодлого, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатайг хэлж байлаа. Монгол улсын эрчим хүчний салбар чулуужсан түлш тэр дундаа нүүрсэнд хэд найдсан байдаг учраас энэ байдлаас гарахын тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шаардлагатай. Мөн эдийн засгаа солонгоруулснаар зөвхөн нүүрсэн түшгэлсэн байдлаас ангижрах боломж бүрдэнэ. Тухайлбал аль өрх дүүргийн төвшөнд эрчим хүч үйлдвэрлэсэн тохиолдолд төрөөс зөх урамшуулал олгох зэрэг нь сэргээгдэх эрчим хүчийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна. Монгол улсаас сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр асар их боломж бий. Монгол улс өргөн уудам газар нутагтай жилийн бараг 300 өдөр нартай байдаг гэд маш олон давуу талуудтай. Гэхдээ үүний тулд бодлого хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай гэж бодож байна. Ийхүү Монгол улс хөлөмжийнхийг бууруулах үндэсний тодорхойлсон зорилтоо ахиулан шинжилж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад өөрийн хувь нэмрээ оруулах амлалтаа нэг шатаар ахиуллаа. Air India компани Сан Франциско Дели чиглэлийн 228 зорчигч тээвэрлэж явсан B777 агаарын хөлөг Чингис хаан олон улсын нисэх буудалд ослын болт хийсэн байна. Тодорхойлбол тус агаарын хөлгийн хөдөлгүүрийн тос дуусаж чиглэлээ өөрчлөн улмаар Чингис хаан олон улсын нисэх буудалд амжилттай газарджээ. Ингээд албаны их сурвалжийн мэдээснээр зорчигчдыг тээвэрлсэн тусламжийн нислэг лав гарагийн өглөө 8 цаг 24 минут орчимд нийслэл Дели хотод газарджээ. Нийслэлд замын хөдөлгөөний удирдлагын төвтэй гэрээтэй 81 автомашины төлбөртэй зогсоол байна. Эдгээр төлбөртэй зогсоолоос өнгөрсөн онд 2.7 тэрбум төгрөг төвлөрчээ. Төлбөртэй зогсоолын нийт орлогын 40%-ийг нийслэлийн автозамын засварын ажилд зарцуулдаг бол үлдсэн 60%-ийг нь тухайн автомашины зогсоолуудын урсгал зардалд ашигладаг гэлээ. Өнгөрсөн онд 81 төлбөртэй зогсоол 1.6 тэрбум төгрөгийг урсгал зардалтаа ашиглажээ. Гэхдээ тус зогсоолуудад төдийлөн сайжирсан зүйл байхгүйг иргэд шүүмжилж байна. Наад захын төлбөртэй зогсоолуудад хяналтын камер хангалтгүй учраа машин шүрэгч гэсэн хохирох тохиолдол их болохыг хэлж байлаа. Мөн зогсоолын хэмжээг томруулах зэргээр өөрчлөлт хийдэггүй, замаач янзалдаггүй болохыг иргэд учрлаж байна. Төлбөртэй юм байж шорон солууд байна. Шорон сол төр чинь машинууд тоо шороо босно. Тэнгүүтээ төлбөртэй сол хийж машин шүргээ авах тохиолдлууд байна. Тэрүүн дээр ямар ч камер хяналт юу ч авахгүй. Тэгсэн байж цагийн 3000, 2000 гэсэн одоо их зогсоолууд байдаг. Тэгээд бүх зогсоолууд бүгд хаалттай. Зөвхөн мөнгө авах зорилготой хаалтууд хийцэн. Тэгээд машин зогсох боломж байхгүй. Одоо ингээл жишээ одоо зөвхөн хажуугийн зогсоол ихтэл одоо чөлөөтэй байж хад одоо энэ машин тавих зай байхгүй ингээл уршаа хоошоо явал их төвхтэй байна да. Тэгээд чинь нэг камер тавьчихвал гэж боддоо шүү дээ. Тэгвэл төлбөртэй зогсоолд оруулаад тавьчихаар ингээд машин шүгүүлэх тохиол айгүйх гардаг байхгүй юу? Тэгээс нэг камер тавьчихвал гэж боддоо. Нийслэлд 1920 байршилд 113,000 автомашины зогсоол байна. Жолооч машинаа зогсоолд байршуулахын тулд хамгийн багадаа 20-30 минут зарцуулж байна гэж үзжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хөгжлийн корпорац 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлж 23 байршлын зогсоолын үйл ажиллагааг сайжруулсан гэлээ. Төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулснаар зогсоолын орлого 4 дахин нэмэгдсэн болохыг салбарын төлөөллүүд хэллээ. Төгжрлийн гişид өнөөдрийн нэг том хэрэгсэл болвол зогсоол. Хүн машинаа тэр 20 минут унж явахгүйгээр зогсоолдоо урьдчил захиалаад эмнэлгийн яараа хүн байна. Машин унаад гарлаа. Очоод хаан зогсгүйгээд өвчтнөө аваад л тойроод яваад байдаг тий. Тэгэхээр гарахынхаа өмнө зогсоолоо захиалчих хэрэгтэй. Зогсоолоо захиалч нь байхгүй бол дараагийн арай ойрхон зогсоол захиалаад тэндээ очдог боломжоор иргэд хангацсан байх хэрэгтэй. Тэгэхээр энийг л
нэвтрүүлэх гээд стратеги төлөвлөгөө хотын дараагаас гаргаад түүнийг хэрэгжүүлэгч байгууллагаар сая 10 хоногийн өмнө манай компани шалгарлаа. Нийслэл төлбөртөө нэг зогсоолын жилийн орлогол гэхэд 40-оос 80 сая хооронд байна. Удахгүй иргэдийн төлөөлөгчдийн хурлаар менежментээ сайжруулсан зогсоолын төлбөрийг нэмэгдүүлэх тухай хэлэлцэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Гэхдээ иргэд төлбөртөө хуучин зогсоолыг сайжруулж төлбөрөө нэмэхээс илүүтэй зогсоолын тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолж байна. Түүнчлэн нэг жилдэл гэхэд зогсоолын төлбөрөөс цугларсан дүнгээс 1-2 тэрбумыг зам засварын ажил болон зогсоолын үйл ажиллагаанд зарцуулдаг хэрнээ хяналтын камергүй шороо бужигнсан замтай зогсоол их байгааг иргэд шүүмжилж байна. 5 толгой төлш компани хариуцлагагүй уялдаа холбоогүй ажлаас болж төр оршин суух хаягтай иргэд төлшөө одоо хүртэл авч чадахгүй байна. Аргаа барсан иргэд нас барсан иргэдийн төлшний картаар төлшөө авах жишээтэй иргэд наад захын хэрэгцээ болсон галаа төлөхийн тулд байдгаа барж байгаагаа учирлаа. Иргэн нотхон жаргал Сүхбаатар дүүргээс Чингэлтэй дүүргийн 21 дугаар хороо руу нүүжээ. Нүүгээ 7 сарын нүрийг үзэж байгаа хэрнээ 9-р сарын 20-оос хойш төлшөө одоо хүртэл авч чадахгүй танил тал болоод хамаатныхаа айлуудаас гуйж авч байгаагаа учирлаа. Учир нь төр оршин суух хаягтай угаар мэдрэгчээ аваагүй таны хаягийн мэдээлэл шинжлэгдсэн мэдээлэл байхгүй байна гэх мэтээр 5 толгой төлш компанийн шалтгаан хэлсээр хотуулаа аппликейшнийг нь идэвхжүүлэхгүй 2 сарын нүрийг үзэж байна гэсэн юм а. Тухайн иргэний хувьд хороо дүүрэг 5 толгойгээд очоогүй хандаагүй газар байхгүй аргаа барж байгаагаа бидэнтэй хуваалцлаа. Иргэний өнөөлөхөө шинжлэх ёстой гэхээр одоо тэр нөгөө шинжилж байгаа юугаар нь ингээд шинжилүүлсэн чинь бас болохгүй одоо ингээд маргааш нэг өдрөөс гүйтгэх гэж бид нар одоо нүүрс түлээгээ авч чадахгүй ах トゥ хамаатаас дунгустаас ингээд 1-2 шуудагаар нь аваад иймэрхүү байдалтай байна. Дуулаад дөрөв нь ингээд ярихаар танах тэрийг 70-11-94 тэгдэг гэсэн утсаар яриад тэгээд шийдэрээ гэд 70-11-94 тэгдэг нь болохоор бараг 20-30 залгаад авахгүй өдөрт би бараг 7-8 мянган төгрөгийн нэгжээр тийшээ ярьж байна. Тэгээд авахгүй тэгээд нэгж нь үнц. Одоо ингээд би өнөөдрийг хүртэл би шийдэж чадаагүй. Одоо ахаад ингээд хорон дээр очиод энийг яах вэ гэдгийг ингээд шийдэх гээд байна. Арай л ингээд хүндрэлтэй ард иргэдээ бас амар их чирэгдүүлж байна. Нас барсан иргэний картаар төлшөө худалдан авч байна. Хотуулаа аппликейшнаа ашиглаж чадахгүй байна гэх мэтээр иргэд рүү 5 толгой компани бурууга түлхэж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Төлшөө авч чадахгүй байгаа иргэд аргаа барсандаа нас барсан иргэний карт ашиглах дээрээ тулж байна гэлээ. Түүнчлэн төр оршин суух хаягтай иргэдийн мэдээллийг төлш борлуулж эхлэхээс өмнө цэгцлээгүй байгаа нь хариуцлагагүй уялдаа холбоогүй ажиллаж байгаагийн шинж гэдгийг үнэлэнгийн судлаач санууллаа. Хорооны лавлгаа гээд ингээд яг энэ өвлийн хүүтэн болоод хүмүүс гал төлөх хэрэгцээ нь эхлэнгүүт ийм олон юм яриад энийг 5-6 сард 107-8 сард хийгээд энэ бүртгэл мөртгөлөө зэгцэлж явахгүй яасан. Заавал 11 сар 12 сар хийж одоо ингэж иргэдэд төгөлж чирэгдэл учруулж зарим одоо ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэдтэй ийм улаан машингүй ийм айлууд одоо гал алдчихж шүү дээ. Хоёр дахь нь гэвэл манайх энэ нүүрс төлөөний хамааралд орсон. Одоо хятад улсын нэг компани хамааралд орчлоо шүү дээ. Тэр компани нүүрсээ үйлдвэрлээд наашны явуулвал бид нар галтай. Тэр компани одоо үйлдвэр нь зогсох ч юм уу янз бүрийн шалтгаан гарах юм бол Улаанбаатар гал алдахад бэлэн болчихлоо шүү дээ. Маргаашнаас эхлэн хүүтний ирж чангарах гэж байхад одоо хүртэл төлшөө авч чадахгүй байгаа иргэдийн асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй 5 толгой төлш компани лавлах дугаар нь иргэдэд тодорхой хариулт өгөхгүй байгаа хэмээн иргэд хэлж байна. Төлш борлуулагдаж эхлээд 2 сар болж байхад одоо хүртэл хотуулаа аппликейшнаа идэвхжүүлж чадаагүй төр оршин суух хаягтай төлшөө авч чадахгүй байгаа отхон жаргал шиг олон иргэд байна. Бүртгүүлсэн анх нэвтэрч орж байгаа хүн маань Тэнгэр телевизийн 7 10 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Үргэлжлүүлэн та бүхэн гадаад мэдээгээ хүлээн авч үзнэ үү?